Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой мэндийг хүргье. За би одоо Орсын холбооны улсын Курган хотын Хэвлийн дээд сургуульд сурдаг. Цогтгоотой холбогдоод байна. Сайн байна уу цогтгоо? Сайн байна. За цогтгоог сонгосон шалтгаан гэвэл их учиртай л да. Ягаад өөрийнхөө подкастэнд цогтгоог оруулахыг хүссэн бэ гэхээр одоо Монголоос маш олон залуучууд цэрэг цагдаагийн сургуульд суралцдаг штеп. Тэгээд тэд нартайгаа ингээд ер нь нэлээд талангуй ярилцсан зүйл ховор байд юм билээ. За эдгээр залуучууд маань бас нэлээд тийм хүндрэл бэрхшээлэг даван туулж 4-5 жилийн турш даван туулж иж сургуулаа төгсөөд очиж их орондоо ажилтдаг. Тэгээд цогтгоог олох бас маш хэцүү байлаа. Тэгээд цогтгоог олж холбоо барих. За тэгээд цогтгоог энэ подкастнда яриулна гэдэг бол их маш хүндрэлтэй байлаа. Энэ цаг хугацааг тааруулна, энэ тэрэ гэдэг бол ялчгүй цэргийн сургуулийн хүн. Ингээд юм хөлөд ямар ч гэсэн урилгыг минь хүлээж аваад яриа өгөх гэж байгаад маш их баярлалаа. Тэгээ цогтгоо өөрийгөө эхлээд танилцуулах уу? Би бол Орон руу явна. Хатамул асууны бүх баясгалангийн цогтгоо байна. Курган хотын төвийн сургуулийн 5 дахь курс. 5 дахь курсын төвч. За Төрөвч гэдэг чинь одоо ерөнхийдөө энгийн сургуулиар бол ангийн дарах шүү дээ, тийм ээ? Энгийн сургуулиар бол ангийн дарах. Цогтгоог хамгийн анхаад энэ цэргийн амьдралд төхөлтэй байсан тэр үеийг хамгийн түрүүнд асуух хүсэж байна л да. Тэр за хамгийн анх цэргийн амьдралд төхөлтэй байсан гэх юм бол анх 11-р ангид төгсөөд цэрэгт явчихлаа. Цэрэгт 2011 онд цэрэгт яваад цэргээсээ халагдаад гэрээ цэргийн албанд гэрээ явуулаад тус ангид хотоо цэргийн албаа хийж ирсэн. Газараа гэрээ болоод гэрээ цэргийн албыг 2 жил албайхаа 2012-оос 2011 он гэрээтэй албад бас шууд одоо санал дээр авчирсан албаас юм уу гэж болох чинь болтон шийддэг. Би санал дээр ахлаач болсон. Хэлийн төлөв юм шүү дээ. 2014 онд ахлагч болоод ийм тэгвэртэй 57 орон хөвсгөлдөг. Хөвсгөлэн гэдэг. Энд ахлагчаар ажиллаж ажиллаад хугацаанд манайд асуулт ирсэн, санд асуулт ирсэн хэл хамгаалалт гаргаж. Мэдээж Орсын холбооны улсын Курган хотод суралцах санд асуулттай тийм цараа юу ахлагч гэрээд байна уу. Тэгэл тийш нэрээ өгсөн. Очиж шаалт маалтын бүгдийг нөгөө тэгэл 2015 оноос хойш одоо хүртэл Орсын холбооны улсын Курган хотод суралцж байна. 5 жил одоо 5 дахь курс тийм ээ. Тэгээд миний энэ подкастын ерөнхийдөө зорилго нь бол зөвхөн юм баггүй. Одоо цаг төлөвлөлт өдөрт хэрхэн ажиллаа амжуулдаг вэ? Ер нь өдөрт юу хийж бүтээх ёстой, яаж бүтээлч амжих ёстой, юуг яаж сурах ёстой. За ялангуяа ингэж гэрээсээ өөр газар, хол газар сурж байгаа хүмүүс хилээ яаж сурах ёстой. Хүн сурхаагаа хаажгаар өөрийгөө хөгжүүлэх ямар зүйл хийх ёстой вэ гэсэн зүйлийг тийм багтаасан ярилцлага болох ёстой байхгүй юу? Тэгээд одоо цагийн төлөвлөгөө, цаг төлөвлөлт гэж юу вэ гэж асуух гэхээр одоо цогтгоо бол өөрөө цаанаас төлөвлөгдсөн амьдралаар амьдарч байгаа шүү дээ, тий? Өдөр бүхэн цагийн хуваарьтай. Цэргийн хүн бол тэгэл юу шүү дээ, тий? Манайхаар бол тэгж одоо чийл энгийн хүмүүстэй яриа мэрэж явах асууж дээ. Өдөртөө цагийн хуваар гэдэг юм байдаг байна. Бидэрт бол бүх юм яг цагийн хуваарийн дагуу байдаг. Өглөө 6:30 минутаас эхлээд маргааш бослого хүртэл бүх юм цагийн хуваарийн дагуу явдаг. Чи яг нэг өдрийн амьдралыг өглөө босгохоос ахуулаад орой унтах хүртэл тэр цагийн хуваараа ингэж товчхон яриад боломж байна уу? Мэдээж байлгүй яах вэ? Тэгээд би одоо бүрсийн төрөч нь болохоор өөртөө бүртгэгүйний шинэ 10 минут өмнөөс 6:20 гэдэг. Тэгээд 6:30-д гэл бүгд сонсогч нар босч өглөөний гүйлэх байна. Яг ингээл одоо нэг сургуулийн захирал ингээд батлаад цагаар гарах юм байгаа шүү дээ. Тэрний даваа тэгэл өглөө 6:30-д бүх сонсогч нараа босгоод тэгээд өглөөний гүйлт нь гарна. Гүйлтээс яриад нуур гаруугаал яг чиртэй бишгэл нуур гаруугаал цаашаа нэг өглөөний хоол тэгэл системтэй хичээллэхээс өмнө мэдээж цэргийн явах судлаас нэгдэл байдаг.
8 цаг 40 минут гэдэг зэрэг хэлнэ. Идэж дуусах чигтэй орно. Техник бар 9 цагаас эхлээд 14 цагт тусдаг. 14 цагт басар зэрэг хүмүүстэй ийдэн мэдээж. Тэгээд 14-өөс 30 минутад өдрийн хоолндоо ороод тэгээд бас өдрөө юу байгаа одоо маш их юм чөлөө цаг ч юм. Тийм 14 цаг 30-аас хоолндоо ороод 15 цагт хоолнд ороод дуусна. 15 цагаас 00 цагаас 15:30 хүртэл 30 минут тий. Чөлөө цаг 30 минут. Тэр үедээ бид нар бүгд бас нэг хоо хангир орлогоо ярьж болж байна. Хоо хөрсдөг ажил. Тэгээд өргөжлөдөд одоо пизаалтай цаг гэдэг. Ангидаа бүгд яг нэг өдрийн хичээл ордог шиг. Өдөөс өмнө бол цагийн хүрээнд байгаа хичээл орно. Өдөөс хойш бол яг би даас хичээл өөртөө ордог гэхүүд. Даалгавраа хийх бусад зүйл байна шүү дээ, тийм ээ. Тэгээд мэдээж зэрэг уусад бас л энэ би даастай ажилладаг дараа мэдээж гүйлттэй арайд гүн за. Дахиад гүн. Орой гүйж ирээд дахиад орой хоолндоо орно. Тэгээд орой хоолны явчихсан харин чөлөө цагаар 2 цаг 30 минут байдаг. Орой хоолны дараа. Тий. Яг тэр цагаар харуулбал бол яг чамтай ярьж байна. Харин тийм ээ, энэ цагийг тааруулах их л хэцүү байлаа та тий. Харин. Тэгээд энэ цагта чөлөө цаг 2 цаг 30 минут. Энэ юмсан дээр мэдээж зэрэг хүмүүс оройн зугаалах. Ингийн хүмүүс бол яг л оройн зугаалах гэдэг бол зугаалах юм. Энэ биш юм. Зэрэг хүмүүс дуулаа тий. Оройн тондож гисэн аа гэж. Мөр зэрэгцээ зэрэг алхаа, зэрэг дуулаад оройн зугаалах, оройн тоогоо гэдэг байна. Нэг ийм хөл нэг цагийн урт да өдөр чинь тэгэл ямар ч юм тасгаар нь ийм ээ үйл ямар ч юм боломж яахгүй юм цагийн урт нэг бүх юм явагдав. Яг энэ амьдралаар одоо ингээ 5 жил амьдарч байна шүү дээ, тийм ээ. Одоо би бол одоо 2011 оноос хойш гараад одоо 8 зэрэг амьдралаа байна. 8 жил. Тэгвэл дассан биш би яг нийсэн байна. Дасчихсан байна да. Тэгээ яагаад энийг ингээ чамаар бүр онцолж яриулаад чамааг олж ингээ яриулаад байгаа вэ гэхээр одоо энгийн сургууль сурж байгаа хүмүүс болохоор тийм нэг маш их чөлөөт цаг ихтэй. За хичээлнээ орждог боловч бусад цагаар нь одоо ингээд ямар нэгэн хуваарьт баригдахгүйгээр ингээд тэр цагаа ямар нэг хийд юм өнгөрүүлэх ч юм уу. За тэгээд эх 7 хоногийнхаа ч юм уу маргаашийнхаа ажлыг төлөвлөж чадахгүй маш их цаг хугацааг алдаж тэгээд одоо муу соргоч байд юм уу юу ч үгүй ямар нэгэн зүйлийг алдах тийм зүйл маш их байдаг байхгүй юу. Тэнгүүд өөр нэгэн талд те өөр нэгэн хотод ингээд ийм залуучууд ингээд цагийн хуваарьнд дагуу ингээд сураад амьдраад бүр ингээд энэ нормативдээ орчоод ингээ байгаад иж болдгоо. Бид нар ч гэсэн яагаад ингэ болохгүй гэж та нартай адилхан өглөө босоод эрт босоод заавал гүйж хараад ингэхгүй юм гэхэд те ийм хуваарийн дагуу явах юм бол илүү үр бүтээлтэй байх юм болов нэг жишээ аваасаа сургамж аваасаа гэж бодоод заавал би энэ цэргийн сургуулийн хүнийг олж оруулсан баггүй. Тэгээ одоо ингээд цогтгоогоо за ингээ 11 оноос хойш гэдэг чинь 7 жил ингээ эндээ бүр дассан байна гэдэг дээ шүү дээ. Энэ амьдрал бол ингээ сайхан өөртөө сайхан санагдаж эхэлж шүү дээ. Эхлээд ер нь бол цэргийн амьдралаар амьдарч эхлээд эсвэл энэ Курган хотод энэ хөлийн сургуульд сурч эхлээд чамд энд ингэ тийм хэцүү байсан зүйл байна. Ялангуяа Оросд сураад эхлэнгүүт хэл мэдэхгүй байнгут ингэ хэцүү шантарч ийсэн тийм цаг хугацаа байдгүй чамд. Надад яста тийм харин бодож байгаа шүү дээ. Яагаад юм бол би өмнө гэрээд зэрэг байхдаа би өөр ингэж цэргэн болохын сангийн мөрөдөж хүсчихсэн. Яг тэгээс нэг Ислам биш яг нэг агуулдаг чаран гэрэмд төсөөлж сонирхолтой болтны эцгийгт нөөсөөр оруулж биштэй. Яг тийм биш яг өөр сонирхлоороо яг ингээл энэ яг миний амьдрал утгаараа яг гэж зарлах гэсэн тийм чиргэн бол гэсэн асуутай гэсэн болохоор ямар ч тийм амьдралтай тийм дээ. Шантрах асуудал байгаагүй гэж. Оросд сурсан анх сурж исэн түүхээсээ хэр хурдан сурсан бэ? Орос хэлээгөө. Тий. Тэр бол юу штэ. Дунд ангитай манай ангийн багш сурна байгаа гэдэг орногоо сайн шинэ нэгдүгээр сургуулийн багш байдаг. Анги даасан багш маань
Орос хэлний өгшөөс манай анги багш. Тийм учраас яг манай ангийнх бол орос хэлтэй сургуульд бол ер нь номер 1 хичээлж байна. Өө тийч чи бэлтгэлтэй хүн байсан юм шүү дээ. Дунд ангидаа жоохон бас нөгөө орос хэл ангийн бошоор аюу орос хэлний багш. Тийм учраас бусдаа ингээс арай илүү хүүхдүүд бос хүүхдүүдийг батлах юм бол арай илүү орос хэлийг ойлгодог. Тийм биш болгонд бас төхөн санагдчих. Ерөөсөө ч ингээд бэлтгэгдсэн хүн биш үү? Тэргийн амьдралаар амьдрах, энэ цагийн хуваарийн дагуу амьдрах, орос хэл сурах мурах бол чамд ямар ч бэрхшээл байгаагүй юм шүү дээ. Тэгэл хадаад хэлж бас нэг бүрч бэрхшээл байхгүй гэж бодохгүй л дээ. Тэр дөхөн байсан. Наад захал дээр нөгөө хараарэ гэж байдаг шүү дээ. Хараа нэг тэлтээр жоохон хараа илүү ч байх юм. Энэ ханаас л та. Хүндрэлтэй зүйлсэн гэж байна. Тийм хэргийн хэлэх гэж байна шүү дээ. За мэдээж мэрэгжил болгоны хэлдэг тий. Хэргийн хэлэх зүгээр нэг ингийн хараараагаар ярих шүү. Хэргийн хэлэх маш чухал зэрэг хүнд бол жишээлбэл ихтгэл аргаабс дуун тий. Таамагтай. Манай бүх одоо яриа бол ихтгэл аргаабс дор сэлгээр явна. Монголоор хооронд бол нэг ч ярьдаг. Орос тархантай болохоор бүх юм орос хэлээр тийм учраас жоохон цэргийн хэлээр анхаарсны дараа жоохон хэцүү байсан. Яг хараараагаар ингээд ярьдаг цэргийн хэлээр хэлдэг байна. Тэн дээр одоо би чөлөөтэй гэж яриад байгаа шүү дээ цаашаа. Тэрэн дээр одоо би анхны төвөст ирж явахдаа дээд гүрч ахнаас бодлоо гэж авч байгаа. Энэ одоо яаж юм тэргийн хэлийг яаж хайжруулах юм бэ гэж бол минийс дээд гүрсээс асуудаг. Тэгээд нэрийг чармаалт гэж ярьж. Ер нь бол тийм зүрх зоригтой хүмүүс л цэргийн сургууль дээр сурж байгаа учраас болгыг бүтээл гэсэн бодлоор ханддаг багтаа юм. Ийш хүн ер нь урдаа зориг тавиал тэрэн дээр хүрэх төлөв явж байгаа. Маш сайн тэрний хэлбэрээр явсан. Тэгээд хасаа хэлбэл би нэг тэмдэглэлийн дээр юу хийдэг байсан. Зорилгоо заримдаа яг өөр тохиолдолд яг нэг үйл явдлыг биш нэ. Шийдэл цол авсан ч юм уу тий. Тиймэрхүү тэмдэглэж явдаг гэсэн зорилгоо бичлэлийн зорилго одоо бичдэг байсан. Тийм учраас бас нэг явуулсан. Яг нөгөө миний хүсэж байгаа сэдврүүд чинь шууд өөрөө автчих. Би зорилгоо бичдэг байсан гэх. Хүн ер нь зорилготой байж ижил тэрнийхээ төлөө амьдрна гэхээс зүгээр ингээ урсгалаараа явдаг хүн бол бас амжилтанд хүрэх нь ховор байд юм болов уу гэж хараад байна. Ийш одоо жоохон нууц юм батлалтай байна. Яг тэр тэтрээ нэгээл ихний жилдээ гэрээд болсон. За би юу шинэ зам гэрээд зэрэг одоо би төрөөч нь болно. Гэрээд бол төрөөчнөч одоо арай ахна шүү дээ. Тийм зүйлс хийсэн ихний 6 сартай эрэндээ хүрээл. Тэгэл тэрний хамсны дараа би ч одоо ингээд дээд сургууль өгчөөж орцоор ахлагч нэмээ шилжиж би яг дээш явах юм шүү гэдэг зорилгыг тавиад ихний энд суралцах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр бол нэг зорилго модтой дэргээс суралцах гэсэн. Тэгээд энэ жоохон чаалмалт өгөөд хоцрогдоод миний нэрс явах байсан. Яг бас чадахгүй учраас бол 1 сар 15 оны 1 сар 14 оны 1 сар тэгээд босоод манаас корват сургуулийн цаалтан тэнцэг яг явчихлаа. Эхний зорилгоо хэлжээ. Хоёр дахь зорилго маань дараагийн зорилго нь одоо офицер болно гэсэн байгаа сургууль авах гэсэн. Одоогийн байдлаар бол хичээл давгүй сайн. Одоо тэгээ онц төгсөх зорилго нь ерөнхийдөө хангамд дүүдэг лээ. Биелэлд хэдэн хувьтай явж байна? 5 4 жил сурахтаа онц сурцсан байгаа юу? Одоогийн байдлаар бол орхон шиг дөрөвтэй босон 5 санда. Тий. 3 гэдэг юм байхгүй юм шүү дээ. Үнэхээр сайн хүн байна шүү дээ. Энд одоо хичээл намаа хийдэг, өөрийнхөө зорилгынхаа төлөө гэж бод. Яг нөгөө миний хүсэж байгаа подкастын зорилгыг ч шууд ингээ өөрөө хангаад өгч байгаа байхгүй надад ийм ярих гэдэг шүү дээ. Тэгээд хүн л ус байна одоо ингээ цэргийн хэдийгээр ингээ цэргийн сургуульд байгаа ч гэсэн хүн л ус байна өдөрт ингээ амжуулахыг хүсдэг зүйл бас байдаг л байлгүй дээ тий.
За одоо энэний хажуугаар энийг хийчих юмсаа өнөөдөр нэг ийм ажлыг амжуулчих юмсаа ингээд бодоод тэр болгоноо ер нь амжуулж чадахгүй гэдэг ч юм эсвэл ажлаа зохицуулаад бусад цаг хугацаагаа зохицуулаад амжуулаад явдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудал ер нь яаж шийддэг вэ? За тийм асуудал наад захын одоо тэгээ банк орох нэг гадуур турхаас ч юм уу таах тийм чиглэл цагаараа гадуур авах сэндэ чиглэлээр гарч марах. Тэнгэрээ бас хэрэгсэл бас одоо яг л нэг юм яах гэж байна. Хэрэгсэл тэгэл мэдээж нэг дараа настаа банк ч нэг хавсанд ажиллахгүй шүү дээ гэж байна. Тийм. Тийм болохоор бид араас төчтэй дараа настаа олсон тийм. Араас төчтэй тэгээ араас төчтэй зөвшөөрлөө нөгөө хатаа басал. Нэг тэргийн. Тэгээд одоо чи асуугаад байна шүү дээ. Чөлөө цагаараа ажиллаа амжуулдаггүй тийм. Чөлөө цаг гэхээр чи одоо чөлөө цаг одоо хасаач юу хийлээ. Бид нар чөлөө цаг өгөн заяа. Өгөхдөө чиний бид нар жаагаар одоо чи миний чөлөө цаг шүү цаг шүү гэж биш үү гэдэг. Хашаагаараа гараад ингээд хашаагаараа асуух ш. Болохгүй тийм болно шүү дээ. Тийм биш чөлөө цаг гэж хэлээ. Яг өрөөндөө ч юм уу яг гадуур бие тавин банк бай. Үуч мөвч юм тий чөлөө цагаараа. Тийм танаа сургуулах нэг хараад хамгийн ном унших. Юу яагаад шиг байдаг шүү дээ зөвхөн нэг айгүйх тийм фитнесээр хичээллээд бие үлдрээ хөгжүүлээд ах шиг байдаг тий. Тийм одоо манай органик фитнес клуб гэдэг одоо тэр одоо физикийн юу нэг хот нэг инженер доктор өмнө одоо яаж хийх вэ тий. Харин би тэрийг бас судалж байгаа явцдаа олж мэдсэн. Ямар ч байсан жоохон боломж олдонгууд зүгээр ингээ амраад ч юм уу гэр орлогоо бичиж чадлаад ч юм уу ингээ байж гэж бас боддоггүй юм шиг өөрийгөө бие хөгжүүлээд байж идэм байна да гэж би харж байсан. Тэгээ ахаад бас нэг юм асуухыг хүссэн ч гэдэг юм уу чи нэг энэ талаар яриач гэсэн зүйлээ л да. Одоо ингээд цэргийн сургууль одоо танад ер нь нийт 1-р курсээс ахуулаад танаа курс хүртэл хэдэн залуучууд байна Монгол залуучууд? Монгол залуучууд 38 40 орчим хүү. За энэ 40 орчим хүнд чинь найз охинтой, эхнэртэй, хүүхэдтэй ганц бие гэл бүхэл төрлийн статустай хүмүүс байгаа штэ. Тэнгүүд одоо ингээд цэргийн сургуульд сурж байгаа хүмүүсийг ойлгодог найз охин эхнэр байна гэдэг бол хамгийн супер гэж боддог штэ би. Энэ цэргийн сургуулийн амьдралыг нь ойлгоод тэрийг нь хүлээн зөвшөөрж ингэж итгэж байна гэдэг. Тэгээ би одоо цогтгоог ингэж одоо ингээд энэ ганц курган гэхгүй өөр өчнөө олон сургууль хотод ингээд цэргийн сургуулийн байгаа тэд нар бүгдээрээ л мэдээж ар гэртээ үлдээсэн амьдрал найз охин гэх мэт зүйлүүд байгаа шүү дээ. Тэд нартай хандаж нэг үг хэлэх үү? Мэдээж бүгдээрээ найз охинтой зарим нь их нэртэй. Би бас нэртэй шүү дээ. Тэргүүний ихнэр чинь сонголт хичээлтэй эмэгтэй ч их хичээлтэй шүү дээ. 5 жил хүчээгээ те. Эмэгтэй хичээлээ чи одоо эмэгтэй хүмүүс сайн мэдж байгаа гэдэг. Би чинь тэргийн нөхөргөө болохоор мэдэхгүй шүү дээ. Яаж тэрч өгсөн гэх. Тэгээд эмэгтэй чамаашаа битээ ба. Энэ хооронд бас үл ойлголцох асуудал мэдээж бишгүй л гардаг байх л та. Гаргалаа. Би ч одоо баян нэг уцаар ярих зүйл бас арч чадахгүй. Хоорондоо цагийн оройхон дагуу ингээ их тийш явсан гэдэг. Оройдоо ч юм уу өдөр ингээ 30 минут хугацаа авдаг. Өдөр жишээлбэл бураарай. Тэгээд цагийн зөрнөөс хамаарал юм чинь гэр орондоо зарим нь яаж өөр юм энэ болгонд төвчээд итгээд хүлээгээд тийм цаг хугацааг туулсан гэр бол сайхан бат бөх байж чадах байхаа тий. Энэ бүхний ингээл төвчээл яг ингээл хүлээгээл яаж нэг ингэж яхаа бол асаа баггүй байж чаднаа гэж. Одоо энэ цогтгооч нь төрөвч юм чинь одоо мэдээж ангийнхныхаа удирдах байгаа ангийнхныхаа бүхий л асуудалд оролцдог байх тийм миний ойлгож байгаагаар туслах, дэмжих, хатуу үг хэлэхдээ хэлэх гэх мэт зүйл.
Ер нь бол ингээд 5 жил энэ ангийг удирдах явах. За тэгээд 5 жил ангиа удирдахаас гадна курс ахих тусам ингээд доод курс дүүнер орж ирж байгаа шүү дээ, тий. Түрүүн чи ахнараасаа юм олж мэддэг байсан гээ. Одоо нөгөө төрөвчөнд ч улам хариуцлага нэмэгдэх нь шүү дээ. Ангийнхнаагаа асраа халамжилж байна. Ахаад доод курсныхандаа дэмжлэг тусалцаа үзүүлж байна. Ингээд явахад чиний хариуцлага улам л ингээд нэмэгдээд идэв юм шүү дээ. Мэдээж тийгээ хов одоо ядаад халуун үсгийн юу ч юм гэхээр одоо бүх одоо энэ програм сурч байгаа Монгол сонсогч нар хариуцаад одоо Москвад сурч байгаа манай хин хэргийн одоо хоорондоо дийлэх гэх юм байдаг. Тэрүүн хариуцаад байж байгаа. Тэрнтэй холбогдоод үргэлж хэлээр хангаад Монгол сонсогч нар тэгээд явдаг байгаа. Тэгээд доод курсын тусалж байгаа зүйлэр их юм бол одоо бидний ч орс хэлээр итгэл рапорт команда өгсөөрэж Монгол командуудаа Монголоор команд хийж итгэл рапорт өгсөн. Тэр үедээс одоо зохион байгуулалт тэр үедээ одоо очоод шинээр офицер болоод командлах тийм хүндрэл очирдаг тийм үедээс одоо юу зохион байгуулсан. Одоо оройн зугаалга явуулах та. Тийм Монголоор команд орсоор шинж одоо бид нэр байн орсоор командлахаар уус орсон. Байн орсоор командлах Монголоор командлдаг тийм. Тэгээд ганцхан ингээд хөрөөч ингээд би командлаа яваад байгаа ш. Хэлжээр ингээд өгч байгаа курс ч юм уу. Дөрөв таваар болсон нийлээд басхан нь шүү дээ манай очирлохтой байна. Ингээд дараагийнхаа ажил албан тушаалд очиод хийх зүйлийг бэлдэж байгаа юм байна шүү дээ, тий хүүхдүүдэд бэлдэж байгаа. Тэгэж байна. Тийм юм зохион байгуулж байгаа би. Их сайхан зүйл байна. Манай найзууд курган сурдаг байхад хаяа заримдаа ингээд нөгөө оройн тоогоо монголоор дуулаад бичлэг хийгээ явуулдаг гэсэн санаанд орж ин л дээ надад сая. Баяраас л үеэр бол тийм болдог шүү дээ. Баяраас одоо 9 сарын 10-нд өнгөрсөн хавар бас сүүлчээ туяа оройн тоог монголоор дуулаад хийх бичлэг харж байсан л да би. 5-6 жилийн өмнө манай найзууд сурдаг байхад тэгээд яг оройн тоогоо заримдаа монголд дуулаас ингээд явуулдаг гэсэн. Гинт тэр санаанд монголоор командладаг гэсэн. Би одоо ингээд эрдэнэ тэргийн амьдрал би өөрөө маш их дуртай. Би өөрөө цагдаагийн ахлагч болтой л доо. Тэгээ өсөж мөрөөд чинь цагдаагийн амьдралд орсон ингээд зэрэг цагдаагийн амьдралд орсон болохоор надад ерөөсө бүх зүйлийг сайхан л. Гэхдээ би 45 хоногийн курс суугаад ахлагч цолоо авч ирсэн байхгүй юу? Тэр ахлагч цолоо. Тэгээ тэр 45 хоног бол надад ястаа үнэхээр хэцүү цаг багтай байсан. Утас нууж барих гэдгээс ахуулаад ерөөсө утас байхгүй шүү дээ. Тэргийн тэр юунд казарм гэж ярьж байгаа шүү дээ. Ингээд карантинлэх зогсоод би 45 хоног уцаа нуух гэж амар хэцүү байсан надад. Гэр Монголд ингээ хоёр хашааны цааталт байгаа шүү дээ. Ингээ хідэн буудлын цаана манай гэр байж байгаа шүү дээ. Тэгээ сургуулийн хашин дотор карантинд орсон. Өглөө яг л нөгөө босоод гүйдэг, нөгөө хоолоо иддэг, хичээлдээ суудаг, өдөр чагсаалын бэлтгэл гээл хийдэг те. Тэгэл ингээд явааддаг. Яг тэр 45 хоног би бол тэгэж өнгөрөөсөн л дээ. Гэтэ миний тэр 45 хоног бол нэр та нарын 5-6 жилийн хажуудал юу ч биш юм байна л та. Тэгээ би тухайд би чамтай холбогдохтаа бодож байсан байхгүй. За ингээд миний 45 хоног Монголд байхад ингээ хэлээрээ яриад ингээ байж байгаа хүмүүс ингээ уцаа нууж барайл гэр оронтойгоо өөрөө хүүхдтэй яхаа тийм хэцүү байдаг байсан. Энэ хүмүүс ер нь яаж энийгээ зохицуулдаг бол яаж болгодог бол гэж бодож байсан байхгүй. Тэс хүндрэлтэй л ахал та. Хүндрэлтэй л дээ. Ер нь би зөв ярил энэ яг нэгдүгээр курсын сонсогчдоор л уцаардаг шүү дээ. Огт барихгүй юу? Огт барихгүй ч орой л нэг 30 минут ярианда. Энэ уцаашаа хоригддаг. Тэр уцаа хараалах болохоор нэгдүгээр курсын бол оройд нэг 30 минут хугацаа юм тэгээд болоо. Энэ болохоор яах вэ? Нэгдүгээр курсын манай гурван хотын шинжилгээ болохоор нэгдүгээр курсын сонсогчдтай үйлчлж байгаа охтоо шинээр нэг хайхаа сонсч Ойлгоорой гэдэг. Ер нь нэгдүгээр курсын сонгогч найзлуудтай бол ойлгоорой гэдэг. Хоорхянтай холбоо ярихгүй байгаа юм биш холбоо ярих гад байгаа юм шүү гэдэг тийм. Боломж нь юм байдаг шүү гэдэг. За битэрийн яриа миний санснаас төсөөлж өснөөс илүү гоё тийм сонирхолтой илүү өөрөө өгөөжтэй бол би бүр ингэ бүр яагахгүй ихэнд чамайг хайгаад олоод ингэсэндээ би бол баярлж илсэн л та. Чамайг зөвшөөрлөх гэж бас жоохон хэцүү байсан л та.
Ямар ч байсан энэ курганыг ер нь энэ цэргийн сургуулийн нэг ийм хүнтэй заавал ярилцаж ер нь ийм зүйл байдаг шүү гэдгийг олон хүмүүс мэдээсэй. Хүмүүс нэг ингээл харахад цаахан зураг хөргөө тавьчаал ингээл байхад бид нэр ингээл байж идэг гэж боддог юм шиг байна тий. Ингээл байж идэг үгүй штэ бид нар чинь өдөрт ингэж амьдэрдэг шүү гэдгийг бас хэлээсээ яриасаа гэж бодож байсан. Та хэд одоо би болохоор ингэж боддог л доо. Би ингээд анх наашаа Орос руу ингээд сургуульд ирж байхдаа би гэрээсээ гараад Монгол улсын хэлийг даваад би Пүрэв жалын намуун биш. Би Монгол улсын иргэн Пүрэв жалын намуун гэж өөрийгөө бодож одоо ингээд Оросын нутгаар хөл тавихтаа ингээд өөрийнхөө ганцхан өөрийнхөө биш эх орныхоо нэрийг би авч явж байгаа хүн шүү гэж бодож хэлд авч лээсэн л та. Тэрнтэй адилхан ер нь та нарт одоо ингээд одоо эх оронч үзэл гэх юм уу тэр зүйлүүд мэдээ та нарт бүр илүү байгаа хэл та. Тэгэд иймэрхүү эх оронч сэтгэлгээ үзэл бодлоо та нар ингээд илэрхийлэхтэй ч гэдэм үү эсвэл одоо ингээд хамт ярилцаа сууж байхдаа ч юм уу омгшдаг зүйл чи ер нь юу байдаг вэ? Юунаас ирчүүж авч юунаас омгшдаг вэ? Би нэг пост харсан танаа сургуулийн хүүхдийн пост байсан. Өглөө болгоом нэг Монголоо бодож сэрэх тэр өдрүүд ирлээ гэдэг нэг төрийн далбаагаа дээр хатцсан. Нэг тийм пост харсан санагдаад байна. Ер нь энэ талаар чи юу ярих вэ? Тэр ясаа ирчих чаддаг тийм журнал дээр юунаас ирч үуч чаддаг гэж хэлээд тэр бол надад миний бодлоор төрийн далбаагаа мандуулах юм да. Одоо ингээд жижиг манад курганаас 11 улсаас сурдаг байхгүй сонсож нар. Олон улсаас. Өглөөдөө төрийн далбаагаа мандуулна. Өглөө болгон шилтэй баярын өдрүүд дээр. Тэгээд төрийн дууллаа бид нэр одоо энэ сурч байгаа 11 орноос хамгийн чанга төрийн дууллаа дуулдаг. Сонсогч нар бол монголчууд юм. Монгол сонсогч нар. Тэгээд бид нэр төрийн далбаагаа мандуулаад бүгд ном хонцогсоол. Тэгээд ингээд дуулж ахтал. Ингээл жоо хоолой миний бол ингээд хоолой ингээд царгаач юм ингээд ангирдаг гэж байна. Тийм. Монголоо санаал, эх орноо санаал. Хоолой ингээд юу гэдэг вэ? Хамар шагшин гэдэг тийм. Хамсаа шархараад. Тийм. Хамар шагшаад идэж шүү дээ. Эх орноо санаал. Саналгүй. Жоо бараг 8 жил. 7-8 жил ингээд тэргээд авсан болохоор жилээр ялангуяа тэр болохоор юм болж болоод болохоор нэг их ханаа. Хилтээр гоцороо хилтээрээ л байгаад байна санагдаж байна шүү. Тийм болохоор энэ төрийн долоо мандуулахад их хасагч нар гэж харагдаж идэг. Яг бахалтай би ч одоо Монгол сонсогч шүү гэсэн тийм. Энийг ярьсан чинь надад нэг юм санаад байна л да. Эмбедэгийн одоо цагдаагийн сургуулийн бол тийм боломж байдгүй шүү төрийн далбаагаа мандуулах. Яг Оросын төрийн дуулалд орж агсаал Оросын төрийн дуулалыг дуулдаг. Тэгээ надтай хамт сурч ирсэн нэг залуу ингэжсэн. Би энэ Оросын төрийн дуулалыг бараг мэддэгчгүй. Тэгээ Оросын төрийн дуулал явсан чинь дагаа дуулдаг хгүй нөгөө залуу. Тэгээ чи ингээд энэ юу ингэ гэсэн чинь Оросын төрийн дуулал гэдэг. Тэгээ чи яасан сайн мэддэг чи би 5 жилийн чи өглөө болгонд бол одоо бүр бараг Монголын төрийн дуулал шиг санагддаг болсон шүү дээ надаа гэж хэлэнгүүд өөрөө болохоор айгүй тийм гоё бахархалтайгаар ярьсан байхгүй тэр залуу. Надад бол тэр нэг тийм сайхан санагдаагүй. Оросын төрийн дуулалыг өөрийнхөө эх орны төрийн дуулал шиг сайхан санагддаг болсон гэдэг. За мэдгүй тэр хүний хувьд ч бусад хүмүүсүүд байхал зүйлэг. Гэхдээ би болохоор тэрийг хүлээж авч чадаагүй байхгүй. Ямар сони юм бэ? Монгол хүн байж Оросын төрийн дуулалыг тэгээд их сайхан заа хүлээж авах хэрэгтэй юм байлгүй дээ гэж бодоод өнгөрчээсэн. Тэр санаанд орчих гэж бодоод. Энэ бол үгүй тэр өөрсдөө Монголын төрийн албаг маань. Өөрөөр 5 курс хийж ирсэн. Төрийн дуулаад явах болно. Их сайхан ярилцдаг бол эх оронч үзэл өөрийн гэсэн зорилго тэмүүлэл гэр бүлүүд нь яах вэ гэх мэт айгүй олон зүйлийг багтаас айгүй сонирхолтой подкаст боллоо л доо. Тэгээ би подкастаа хамгийн сүүлд нэг ийм асуулт бэлдээд байгаа. Одоо бид нар бол өөрөөсөө доод хүмүүст заагаад сурахчихсан бол хамгийн сайн чадна тийм. Доод бүрс одоо доошо залуу хүмүүст бол өөрөөсөө залуу хүмүүст бол их сайхан зүйлийг хэлээд өгч чадна. Гэхдээ би одоо энэ подкастаараа юуг одоо хэлэх гээд байгаа гэхээр одоо бидний дээд үеийн гэсэн бас хүмүүс байгаа шүү дээ. Одоо тэнд очиж бид нар Монголд очиж ажилд орно. Биднээс олон тушаалтай хүмүүс байна. Тэд нартэй хандаж ер нь одоо ингээд залуу үе чинь ийм залуу боловсон үе чинь бэлтгэж шүү. Бид нар ийм шүү гэж тэд нартай хандаж хэлэх үг гэдэг юм уу. Тэд нартэй одоо би та нарын өмнөөс би ийм зүйлийг чаднаа. Би ийм зүйлийг хийж бүтээж чаднаа гэдэг амлалтч гэх юм уу. Одоо ахаал дараагийн зорилгоч гэдэг юм уу. Тийм зүйлийг нэг хэлээд хоёулаа подкастад дуусгах уу.
За чиний асуултаар юу гэсэн үг юм шиг одоо бид авсах бүрс байсан одоо өдөр очоор болсон тэднээс тутаа хандаж ирэх гэх тийм. Заавал тэд нар гэхгүй ер нь л одоо ингээд өөрөөсөө дээш насны бид нар ингээ 30 өрөөгөө 25 одоо шинэ үеийн одоо шинэ үеийн тэгж чадсан шүү л. Тий бид нар ийм хүмүүс шүү. Та нар бол тийм амар яг гэсэн та нарт одоо бид нар ингээд ийм залуу шин залуу үе ирж шүү. А танаа үеийнхэнд бас тийм алдаа дутагдал байдаг шүү. Манай 40-тэй 50-тай хагчнаас бас хэцүү хүмүүс байдаг штэ. Тэрийг л нэг олоод хэлчихүүлэх зүгээр юм болов уу санагддаг болоод байна надад. Залуу үе нь одоо дээд үеийг шүүмжилж штэ ерөнхийдөө бол нэг талаараа эсвэл өөрч байж болно. Чи өөрөө юу хэлэхийг хүсэж байна тэрийг аа. Яа тэгээд үе гэж шүүмжилж чадахгүй байна. Наад дээр ч одоо бүр юу штэ. Сайн штэ. Өмнө нь ингээ наад дээр ч баян Орсыг одоо бидний цагт 30 40-тэй хүмүүс ч ирнэ тэгэл нь бас ихтэй шүү дээ. Би одоо ч юм уу Орстой сайн байдаг гэсэн. Одоо шинэ үеийнх нь жоохон ихэндээ муу гэж хэлж байгаа. Яач мэд. Тийм болохоор бид нэг ихтэй сайн дээр нь Орсод сурч байхдаа Орсоос шалтгаан амьддаг байсан. Бид нар одоо Орсоос шалтгаан амьддаг. Хүн монголчуудаараа тэгээд гадаад хүмүүс амьддаг. Өөр улс багш бонгод юм. Энэ болохоор одоо ч юм хийх. Тэгвэл одоо яг чи өөрийнхөө үеийн өөрийнхөө одоо хамт сурж байгаа одоо бидний энэ 40 орчим залуучууд бид нар ийм зүйлийг бусдаасаа илүү давууж чадна шүү гэж хэлчих юм зүйл байна. За ингэ би ер нь юу яа. Одоо манай сургууль шинээр ирж байгаа. Одоо бэлтгэж байгаа Монголд бэлтгэж байгаа одоо дахиад дараа жил дахиад шинээр төрж ирнэ шүү дээ. Биднээс зориулаад одоо шинээр наашаа хийж байгаа тийм байгаа. Яа шаардлагатай энэ жоохон төлөв болчихсон. За тийм. За. Асуух нь бол одоо хамгийн эхлээд асуулттай сайн байх гэх юм. Асуулттай сайн байхын тулд яах вэ? Мэдээж маш их үг мэддэг байх шаардлагатай. Одоо зарим сургацсан хүмүүс ярьдаг шүү дээ 4 мөрөнд мэддэг бодосоос орно содлаа гэх юм шиг. Зүгээр ядаж юм бол өөр үг хэлгээд лоор дээрс ингээ үг хэлээ. Үгээр бажуулаад бай. Дараа үгээр бажуулаад хүмүүс дараа нь холбоол нэ тэрэ ховргаал тий. Тэгэл болдог байхгүй. Тийм болохоор хамгийн гол нь бид тэр энэ хэлхээс сурах чинь гэсэн байна. Бидний 80% нь бол бодлогоноос тийм сурах болсон шүү дээ. Тийм болохоор шинээр сурахтай хэлэндээ сайн болж ирээ. Одоо аргагүй хүмүүс улмал хэлэн нууж ирэх болсон. Тэгээд цахаж хэлэх юм аа. За. Миний нэг асуугаагүй үлдсэн асуулт байсан чинь зогтгүй өөрөө очиж тэрийг хариулчлаа. Энэ сурах арга барил талаар за яавал орс хэлийг сайн сурах вэ гэдэг асуулт байсан чинь чи өөрөө ингэх ёстой гэж хэлээд өгчлээ. Тэгэхээр энэ өстө бүрэн дүүрэн маш сайхан подкаст боллоо. Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа зогтгүй. Зүгээр. Онц төгсөөрэй. Ахаад 4 битгий аваарай. Айгу цөөхөн дөрөвтэй юм байлээ шүү дээ. Тэрийг тэгэл тэр шиг ярилцлахгүй гэдэг тий. Онц. Амжилт хүсье. За баярлалаа. За чамд их баярлалаа. За баярлалаа. Наа.